Саяхан Уганда улсад оршдог Хатан хаан Элизабетийн нэрэмжид үндэсний дархан цаазат газар нэгэн сонин үйл явдал болсон байна. За энэ дархан цаазат газрын голоор уурсдаг нэлээд аврах том мөрөн гэхүү гол дундуур хоёр ир арслан олон тооны матрас айлгүйгээр ингээд наануу цаануу гэсээр гад нөгөө иргэд нь гараа явцсан дэр дүр зураг нь олон хүний анхаарлыг татсан. За арслангийн тухай болон бусад амьтын талаар нэвтрүүлэг бэлддэг хүмүүс энэ хоёр арслан яг гол дээгүүр гаталж явж байхад нь тэдний араас олон тооны матарнууд 1.5-аас 2 м урттай матарнууд энэ хоёрын чиглэлд явж байгааг хараад за ер нь бол нэг эвгүй экшенний зургийг авах юм байна да гэж хүлээж ирсэн боловч энэ хоёр арслан амжилттай нөгөөлд нь гараад явцсан. За ингээд хоёр арслан дагаад араас нь дороо нисгээд харахад яхарахгүй төрүүлж явж байгаа арслан нь бол зүгээр бүтэн арслан байсан. Арт талынхан арслан бол зүүн талынхан хойд хөлн сарвуу хэсгээр ерөөсөө огт байхгүй. Тэгсэн мөртлөө зүүн талын нүд нь бас байхгүй ингээд анигдаад сохорчсон ийм хөгжлийн бэрхшээлтэй гэхүү тийм арслан байсан байдаг. Тэгээ байгаль дээр яг ийм дахирддуу гэмтэж бэртсэн арслан ийм өргөн гол усыг гатлаад тэр тусмаа матраараа алдартай энэ усыг ингэж яаж амжилттай гарваа гэдгийг эднэр бол үнэхээр гайхаас судалсан. За тэгээ энд яг ингээ байрлал ажилдаг байгалийн хамгаалагч нараас бол асуухад дахирддуу болцсон байгаа хөл гараа дастуулсан байгаа арслангийн чинь Джейкоб гэдэг юм аа. Наад чинь 2020 он буюу короногийн үеэр хулгайн анчтын бэлдсэн байсан хавханд зүүн хөлөөрөө ороод тэгээд хулгайн анчтыг ирэхээс өмнө өөрийнхөө зүүн хөлийг тастаад тэгээд цусаа савируулаад зүхтаад явж исэн. Тэр арслан мөн байна. Наач ахтайгаа амьдардаг ийм хос арслан байгаа гэдэг талаар ирсэн. Тэгэхээр 2020 оны үед гэдэг чинь яг одоогийн байдлаар бол 11 настай арслан гэж байгаа. 11 нас наслна гэдэг бол арслангуудын хувьд бол нэлээд өндөр амжилт байдаг. Тэгэхээр одоогоос 6 жилийн өмнө энэ арсланыг 4.5-аас 5 настай байсан баг. Яг энэ үед л арслангийнхын эвсэл бахархлыг аавдаа ч юм уу хөөгдөө ингээ ахтайгаа хамт амьдралаа эхлүүлж явж байгаа тулгаан анчтын хавханд хөлөө хийгээд дастуулсан байна. За тэгээд дастуулсан ч гэсэн энийгээ өөрөө долоосороод эдгээгээд тэгээ удалгүй бас ан гөрөө хийж явж байгаад усны үхэрт зүүн нүдээс сэц хуулаад нүд нь хараагүй ингэж бас гэмтэж бэртсэн байгаа. Тэгэхээр яг нөгөө хурд хүч маневрын тэр хийж чадахгүй учраас усны үхрийн тэр довтолгоонд өртөж ингэж амар гэмтэж бэртсэн бол ойлгомжтой байгаа. Тухайн 20 онд тэр хэсгийг хариуцж байсан байгаль хамгаалагч нар юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хөлн дасарцсан дээрээс нь нүдүү болтсон энэ эр арслан бол тун удахгүй цөөвөр чонж гэдэг юм уу бусад амьтдын идэж хоол болоод ингээд дууснаа гэсэн маягтай ерөнхийдөө бол тоогоогүй юм байлээ. Джейкоб гэдэг нэрлэлсэн. Тэгсэн мөртлөө ерөөс ямар ч тийм найдвар бол өгж байгаагүй юм. Ах нь болохоор Тибүү гэдэг яг энэ Джейкобтай хамт явдаг ах нь бол үнхээрийн дүүгээ гэмтэж бэртээд нүдгүй болсон ч гэсэн харах нүд нь гიშг хөлн болж явсаар байгаад өнөөдрийн 11 нас буюу энэ хоёр ч хоёулаа 11 юм 12 настай байгаа гэсэн ийм бол чадсан байгаа. Тэгэхээр яг байгаль дээр энгийн арслан бүрэн бүтэн арслан 4-5 нас бол их юм. За тэгээ бүр өөрийн эвсэл бахархлыг ч юм уу каланыг байгуулж чадах юм бол 10 хүртэл наслана. Гэтэл жил болгон уйлал тутам өөр эвсэл бахархлын залуу арслангуу зөксөө зайгууд довтлно гэдэг 10 настай арслан магадгүй 4-5-6 настай эд жигдэрсэн байгаа арслангуудаа зодолдоод ерөнхийдөө 10 насны босго бол үздэггүй. Ганц үе тэнмэл золбон зүхтаж явж байгаа эмс хүүхэн цуглуулдгүй хураадгүй өөрөө мөрөөрөө болгоод явдаг сэгзэм иддэг арслан бол магадгүй нэг яаж ээж байгаад 10 нас хүн. Гэхдээ бас эрсдэлтэй цөөвөр чоноолон бусад бүлэг амьтад ганц үеэр арсланг бол үзэхгүй яаж ээж байгаа цааш нь харуулах гэж үздэг. Тэгэхээр энэ амьдралын адармантай энэ ороо гараа газар нутаг бусад каланы довтолгоо аллах хядлага
дундуур яаж энэ хоёр арслан хоёулахнаа ингээд эвсэл бахархал байгуулаагүй ч гэсэн 11 нас хүртлээр одоо ингэж явсан бэ гэдэг бол үнэхээр сонирхол татж байгаа. За тэгээд мэдээж үүнийг нь харсан судлаач нар энэ бас нэлээд бас сонирхолтой сэдв байж магадгүйгээд дулаан мэдрэгчтэй дроныг одоо тухайн Угандагийн хатан хаа Элизабетийн нэрэмжит байгалийн төгсбөр газар яг энэ Джейкоб болон Тибу хоёрын амьдардаг хэсгээр бол ерөнхийдөө дрон хийсгсэн байгаа. За яг ийм одоо сул золбин одоо өрөнгөсөн эзэмшил эмс хүүхнүүдгүй арслангууд бол ийм эвсэл бахархлуудын хооронд байдаг одоо дундын бүс гэхүү хэний ч биш эзэмшлийн ийм бүс нутгуудаар бол зугаалж хин нэгний шээсээр тэмдэглэсэн нутаг руу бол ордоггүй. Яг мөрөөр амьдардаг одоо золбин арслангийн замлыг энэ хоёроос дагж байгаа гэсэн. Тэгээ энэ хоёрын одоо их хвчлэн ангөрөө хийдэг газруудаар яваад үзсэн чинь яг харахгүй одоо Тибу буюу ах нь бүрэн бүтэн арслан гэхдээ дүүгээ хайж яваад өөр кланыг эзлэгч юм уусэл өөр арслангуудтай нэгдээ цаашаага мөрөө хөөгөө явж байгаагүй анх дүүтэйгээ ямар гарсан өнөөдрийг хүртэл явж байгаа нь бол үнэхээр энэ арслангийн ах дүүгийн эргчин одоо арслангуудын нөхөрлөлийг бол үнэхээр гоё тод номроо харуулж байгаа. Тэгэхээр энэ хоёрын ан хийж байгаа шүний бичлэгийг шүнийн одоо дулаан мэдрэгчтэй дроноор дагаж явж байгаа ерөнхийдөө баримтжуулж авсан. Тэн дээр юу гэж гарч ийн гэхээр энэ одоо хөлгөө болсон Джейкоб арслан энгийн арслан шиг гүүж хараагаа ямарваа нэг амьтны дээр гараад зөв сэрийг нь хазаад дарж аваад унгаад тэгээд тийм ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл зүүн талын одоо гуйны хүчтэй түлхэлтээр ямар нэгэн довтлогоо үлдчих ёстой амьтан нэгдүгээрт хоёрдугаарт нүдгүү энэ амьтан чинь доктор болон одоо хараа өчнө олон зүйлд бэрхшээлтэй байгаа. Гэхдээ энэ амьтан би одоо ийм болцсон ч гэсэн ингээд зүгээр хөвтэй байхгүй өөрөө яг ирвэс шиг отолт зохион байгуулалт сурсан байгаа нь ажиглагдсан байгаа. Энгийн бүлэг арслангууд ямарваа нэгэн амьтныг тууж одоо гарцаагүй гол усан шахаж байгаа дээр нь ч юм уу гараад одоо сөхөргөрөөс хамгийн хөл хүнд хурдтай хүчтэй амьтдтай бол эрбэра одоо тэнцүүлэн уралдаж хоолундоо олдог. Арслангийн аманд нэг бол хоол нэг бол одоо амнасаа алдах юм хоёр сонголт байдаг. Тэгээ энэ Джейкоб гэдэг арслан маань харин яг энэ бүх зүйлдээ дасан зогцоод ямар нэгэн бутч гэдэг юм уу мал амьтан явдаг усны захын одоо бут сөөх шорон дунд одоо ингэж хөвтөж яагаад яг ашигтай байрлалд амьтан ирэхэд нь одоо гинт үсэрч гарч ирээд тухайн амьтантайгаа зууралдаад унгаж одоо эд бат хийдэг. Яг энэ ажиллагаанд нь одоо түүний ах Джейкоб Тибунос тусалдаг байгаа. Магадгүй Тибу одоо дүүгийнхаа нуугдсан байгаа хэсэг рүү ямар нэг амьтныг тууж бас оруулж ирж энэ хоёр эвсэж бас иддэм байна гэж үзсэн байгаа. Тэр тусмаа дараагийн шөнө энэ хоёр одоо хоол хайж явж байгаад газар буюу одоо газрын гүнд модны доор одоо унтаж амарч байгаа 200 кг жинтэй бодон гахайг одоо нүхнээс нь гаргах гэж одоо ухаж байгаа тийм дүр зураг бас энэ төр харагдсан. Тэгээд яг харахгүй одоо яг халз үзэх юм бол 200 кг жинтэй эр бодон гахаа бол энэ хоёртоо сайхан хөгөө одоо үзнэ. Тэг ямар ч үсэн энэ бүх зүйлээс айхгүйгээр энэ хоёр одоо тэр том гүнзгий харанхуулсан нүхийг одоо ухаж тэндээс 200 кг-тай бодон гахаа гаргаж ирж бас эрбэра үзэх гэжсэн ийм тохиолдол бол байгаа. Тэгэхээр байгаль дээр одоо ямар ч амьдрах боломжгүй гэжсэн энэ арслан яаж өнөөдрийн хүртэл амьд мэд бүр энгийн эрүүл арслангийн идэж угаагүй наслаагүй насыг бас насалж байгаа юм бэ гэдгийг хараад бол бүгд мэл гайхаж хөхөрж байна. Тэгээд мэдээж дүүн одоо хөл гар нүд нь харахгүй байгаа учраас одоо өдөрт олон километр аяллыг бол хийж чаддгүй. Энэ хоёрыг ерөнхийд нь хараад хад өдөрт 1.5-аас 2 км-ийн аяллыг бол хийгээд энэ тэнд одоо эдэж амтны отоод одоо хүлээдэг иймэрхүү нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Тэгээд тэр Угандагийн тэр амар олон матартай ер нь бол матраар буцалж идэг тэр гол руу энэ хоёр одоо ерөнхийдөө бол зөвхөн нэг жилдэхэд л 20 гаруй удаа орж гардаг гэж. Уг нь бол номороо бол сүргэлээд явж байгаа амьтад тэрүүгээр одоо нэг явна буцаад намар ч юм уу буцаад нэг ирэх одоо зөвхөн
охин ихтэй хоёр л явах хэвээр. Гэтэл энэ хоёр арслан болохоор яхааргүй идэж тижээлээ те голын нөгөө тал наад талаас олж иддэг учраас голын жижигхэн бургаснуудыг ашиглаж те хаалхавчилж дайснуудаа барьдаг учраас энэ хоёрын амин зохиолдлогоо амин амьдрал нь ерөөсөө яг энэ голын хоёр наад цаана эрэг болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ хээрийн гайхалтай. Ягаад тэгэхээр жилд нэг удаа нөгөө талаас нь нөгөө талаар нь явх хооронд л матранд бариулж идүүлчих гээд байхад энэ 2-20 гаруй удаа гэхэр чинь анх тэ төрсэн цагаас хойш хичнээн удаа энэ голын дундуур яаж мэдэрч тэр олон матрны дундуур сэлж гарч ирсэн бэ гэдэг нь өнөөдөр судлаачдын анхаарлыг бол үнэхээр гайхаж байгаа. Арслан гэмтэж бэрцсэн тохиолдолд шууд жагсаалаас гараад амиа алддаг. Амиа алдахдаа нэг бол өөрийнхөндөө эсвэл нэг бол цөөвөр чон буюу тэ арслангийн хамгийн том дайснуудаа амьдаараа араасаа ухуулж идүүлж ерөнхийдөө дуустдаг. Гэхдээ амьдрах хүсэл нь дээрээс нь ахих нь тэ халамж анхаарал нь өнөөдөр энэ Жэйкоб гэдэг арслан өдий зэрэгтэй хэр оргийн эрүүл арслангийн үзээгүй амьдралыг туулж байгаа энэ түүх бол үнэхээр бас гоё түүх юм байна. Арслан сонирхдог боддог тэ зүудэлдэг хүмүүсэд бол бас сонин содон байж чадсан байхаа гэж найдаж байна. За ингээд гоё түүхүү цугтаа орж гараад ойрхон байж байгаа. Дараагийн арслан ангуудын тэ эвсэл бахархал алан хятааны тухай гоё түүхүүд маань араас удахгүй орж ирнэ.